Арим төрөг эрхэм үзэгчдээ Улаанбаатар хотод 20 цаг болж цагийн хөрд мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр үзүүлэх зарим мэдээний товч агуулгыг хөтөлбөрийн эхэнд танилцуулъя. Туристик дэмжлэг 2042 айлын орон сууцнд орох хүсэлтэй иргэдийг 8 дугаар сарын сүүлээр цахимаар бүртгэнэ. Солжилттой тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. 2 дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байна. Эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй өнөөдрийн цагийн урт хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Улаанбаатар хотын нэгтаршил агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд сэлб 20 минутын хот төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр төслийн явцтай Монгол Улсын ерөнхий сайд Учрал хотын дарга Пүрэв Давагнаар танилцлаа.